Өчигмийн төргийн үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. Амьдралаа он жилээр бус, найз нөхдөр тол, амьдралаа нулимсаар бус, инээмсэглэлээр тоол гэдэг үгээр нэвтрүүлгээ эхэлье. Альва урлагийн бүтээл бүр өөрийн өнгө төрөх утга агуулгаараа тухайн нийгмээ өнгөлөн гэрэлтүүлж байдаг. Ингээд хамтдаа эмэгтэй хүний дүр төрх, тэрл эрхэмсэг оршихуйг бүтээл бүрдээ шингээн урлаж яваа Бямц цэрэнгийн урлагаар зочлие. Хүүхэлдээ урлаач Ганбаатарын Бямц цэрэн соёл урлагийн их сургуулийн дүрслэх дизайн урлагийн сургуулийг чимэглэх урлагийн мэргэжлэр 2012-оос 2016 онд суралцсан төгссөн. Тэрээр суралцж байх хугацаанд хүүхэлдээ урлах эрдэмд илүүтэй сэтгэл татагджээ. Тэр цагаас хойш өнөө хүртэл бүтээлүүдээрээ хүмүүний гарт баригдаж, нүдэнд үзэгдэж байх үз. Өөрөөр хэлбэл сэтгэлд эерэг дулаан илч хэрэл мэдэгдэм тийм амьдлаг, өөдрөг, гэгээн хүүхэлдээ урлагийг зорж тэр бүхэнд зүрх сэтгэлээ зориулан хөдөлмөрлсөөр байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Бямц цэрэн хамтарсан болон ганцаарчилсан 18 үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд Ethiopian Contemporary Art Camp Award-ийн шилдэг бүтээлийн эзэн болсон юм. Зургаас илүү бүх талаасаа харагддаг бодиттой байвал илүү бүгдээ сонирхолтой юм болов уу гэж юу уран бүтээлийг гуглээр хийж эхэлсэн. Харин шингээж хийдэг болохоор бусдаас онцгой байдаг. Тэгээ голцлон эмэгтэй хүн маань ерөнхийдөө энэ орчлонгийн бүх үндэс шүү дээ. Тийм учраас эмэгтэй хүнээр төлөөлүүлэн тийм махлаг булцгаар эмэгтэйгээр хийх дуртай. Хамгийн анхны Google маань бол бүр 6 кг болж исэн. Бүтээлүүдийн маань хэмжээ хамгийн том нь 70-80 см-тай. Хамгийн жижигэр нь 15 см-тай. Ер нь Google-ийнхаа санаанаас эхлээд хамгийн хурд нь 5 хоног уртдаа сар хугацаанд хийх Google-ууд бас байгаа. Өөрийнхөө мэдрэмжийг айгүйх шингээдэг, сонссон дуугаа, орчинд байгаа хүмүүсээсээ санаа авч хийх дуртай. Санаан дээр үндэслээд материал, хувцас, чимэглэл маань сонгогддог. За хамгийн ихний үйлдэл маань эхлээд Google-ийнхаа карказыг явна. За завгар гарсны дараа карказаа хийгээд дараа нь Google-ийнхаа донжийг олно гэсэн үг. Бүр имлэгийн марл хүртэл ашигладаг. Тэгээ дараа нь энэ гурвынхаа гадуур гипсэн марлаараа бүрж өгөөд тэрний дараа агаар татдаг шавраараа бүрж өгдөг гэсэн. Яг гарсан донж биений төрх дээрээ эсхүүр аваад яг энэ Google-ын дээр таарсан жижигхэн хувцснууд хийнэ гэсэн үг. Бас хувцаа хийсний дараа нарийн деталуудаа хийж эхэлдэг. Тэгээд хөвчлэн миний бүтээл дээр дандаа цэцэг ордог. Цэцгээр чимэглэх дуртай. Тэгээд нарийн жижиг шүүрс совсууд өнгөний дагуу орж өгдөг. Чимэглэлийн материалууд юу нь маш их ордог. Тэгээд зарим нь захиалаад авчдаг, зарим нь бас энэчнээс манад бас нэг үе бодоход гой дэлгүүрүүд их болсон байна. Тэн дээрээс худалдаж аваад хийдэг. Зарим нь бүр их хөвчлэн гараар хийгч тохиолдол байна. Яг хүнээр нь илэрхийлэхтэй биш, деталь, завгар, утга санаан дээрээ бүгдийг илэрхийлээд хийсвэр талдаа хийх дуртай, зөгнөлт маягийн. Жишээ нь балын амт гээд Google-тэй байгаа. Тэр мань болохоор таравсан дээр суудсан эмэгтэй хүн байгаа. Тэр нь болохоор хосуудын харилцааг илэрхийлж өгсөн балын амт гэдэг нэртэй. Тэгээ яагаад таравсан дээр суусан бэ гэхээр таравс маань өөрөө 92% нь усны бүтэцтэй жимс идэг.
Тэгээд 6 аав нь болохоор чихвэр байдаг. Тэгэхээр ялцгүй энэ хайртай холбоотой юм шиг санагдаад тарвас эмэгтэй хүн хоёроо хослуулж хийж өгсөн. Хамгийн их хугацаа авсан бүтээл үчийн тоглоом гэх бүтээл байна. Яг анхны үзэсгэлэнд оролцож байсан барыг жил дамж хийжсэн нэг шатрын хүүн дээр суусан эмэгтэй хүний бодол санааг илэрхийлсэн бүтээл гэх юм уу. Санаагаа олцоод яг гүйцэд болсон гэсэн мэдрэмжийг би өөр авахгүйсэн. Тэгэхээр жил дамсан үеэс байгаа. Нүүрний будалхан дээр хамгийн их цаг авдаг. Гар ихэд бас их цаг авдаг. Бараг 1-2 өдрийн төрөх гарн дээр явдаг. Бусд нь бол яг тэрэндээ уягдаад, тэрнтэйгээ холбогдоод бие төрөх нь гарчдаг. Ерөнхийдөө ийм деталаараа санаагаа илэрхийлэх аягүй дуртай. Донж төрөх, өнгөөр онцгор төрөх гэж боддог. Голцоо цэнхэр өнгө оруулах гэдэг. Тэгэхээр яг өөрийнхөө дуртай өнгийг яг бүтээл болгон дээрээ уусгаа шингээд үлээ. Тэгээ яг хийж явах явцдаа хамгийн их аж аргалыг мэдэрдэг. Уралдаа баг ихэнх цаг л өнгөрөөж байна. Яг нөгөө бүтээлийн үзэсгэлэнд оролцож байгаа учраас бүтээлүүдээ хийгээд давхар шавнартайгаа бүтээлүүдээ хийгээд юу ихэнх цаг л уралдаа өнгөрөөж байгаа. Энэ болохоор яг миний төсөөллийн найз, миний багаас цуг надтай цуг байсан. Одоо миний дуу хоолой гэх юм уу та тэр бүтээлээ яг төсөөллийн найзаараа хийж өгч байгаа. Би багадаа нэг ийм одоо жишээ нь миний одоо хийж байгаа шиг төсөөллийн найзаа би хийлгэмөр ингээд тэд нарыгээ хийлээдэг давхар хайртай хүмүүсийнхаа донж төрхийг хийлэгдэг бас хүмүүс байдаг. Аавынхаа өмсөжсэн хүрмийг өмсүүлээд яг аавынхаа төрхөөр бас хийлэгжсэн хүмүүс байгаа. Аавгаа дурсаад аавгаа дуурсгал тэд нар хийлэгдэг хүмүүс байсан. Одоо нэг үе бодвол амар болчихжээ. Одоо энийг ийм кукл хийх юм тулд эхлээд нөө шавраар хийгээд хив аваад зутгаад аюу ажиллаад идэгсэн. Одоо болохоор дандаа хатдаг шавраар хийж байгаа учраас хугацааны хувьд ч тэр нөө бүтээл нөө бас илүү хэлбархан болсон гэх юм уу хийхэд тэгээ материалаа мэдэрсэн байхад ер нь бүтээлүүд аюу хурдан гарчдаг. Хоёр ордны бүтээлүүд маань миний анхны бие даасан үзэсгэлэн байсан. Тэгээд 12 ордны бүх шинжийг агуулж өгсөн өнгө болон 12 ордны өнгө, чулуу, хувцас нэг ааш арын шингийн хүртэл нүүр төрхөн дээр нь гаргаж өгсөн. Судалгаа ихэд бол айгүй бэлэн байсан. Одоо жишээ нь алслангийн орд гэхэд ийм юм байдаг гэд янз бүрийн тайлбар юунууд бидэн шүү дээ. Тэрнээс санаагаа аваад яг шигтгэх юмнуудаа Google-д оруулж өгсөн гэсэн. Яг өмнөх үзэсгэлэнгүүдээр яг өөрийнхөө харуулъя гэсэн санаа төсөөллийн найзуудаа бүтээсэн. Одоо болохоор би дан хаттуудыг Google дээр өөрийнхөө донжонд оруулаад хийх ч юм уу Монголынхаа өв соёлыг харуулсан бүтээл хийхийг зорж байгаа. Жижиг деталь нь хүртэл Монгол байвал гоё юм шиг санагдаж байгаа. Миний гол зорилго бол хүмүүс Google-тэй харахаараа нэг имэдэг ч юм уу айдаг гэсэн шүү дээ. Миний Google-тэй хараад хайр татам байхаар тэр хоёрын хооронд нэг юм холбоос үүсдэг. Тэгээд тэрүүгээрээ бас маш онцгой хаа. Хайр татам байдлыг илэрхийлдэг ер нь бүх Google-ээр. Их говийн энгүй их талд тишинхэн жонжинхон яваа тэмээг их тэнгэрлэг амтны тухай өгүүлсэн бүтээл тойруулууд ариун их билээ. Ингээд үзэгч та бүхэндээ их говийн тойромд ихийг хайх ботхоны тухай өгүүлэх өнчин цагаан ботго дууг уран бүтээлчдийн болоод судлаачдын тайлбартаагаар хүргэж байна.
уртын дуу бол одоо төдийгөөс өдий хүртэл өртөөлөн ирж байна да тийм ээ. Тэгэхээр Үнчин цагаан ботго гэдэг дуу бол бас л монголчуудын ахуй амьдрал, мал аж ахуйгаас сэдвүүлэн үүссэн дуу байгаа үз. Одоо Үнчин амьтны зовлон ямар байх вэ гэдэг бол одоо хүмүүний амьдралд л байдаг зүйл шүү дээ. Тэгэхээр Үнчин цагаан ботго гэдэг дуу бол бэсрэг хэмжээний аялгаутай, Нилээн дээд өнгөнөөс шууд өндөр нотноос эхэлж дуулагддаг ийм дуул та. Нарийн хоолойтой юм уу, өтгөн хоолойтой юм уу гэдгийг бас илэрхийлэх боломжтой юм дуу гэж боддог. Хэлийг мэдэхгүй, тэр дууг мэдэхгүй те утгыг нь мэдэхгүй хүн ч гэсэн тэр дууны аялгауг нь сонсоод тийм гүнийг харуулслын юм шиг те нэг тийм уйтай юм шиг тийм мэдрэмжийг төрүүлэх юм аялгаутай. Үнчин цагаан ботго дууны одоо цаад утга санаа бол ерөөсөө хүний амьдрал те хичнээн тийм хэцүү цаг хугацаа ингэж одоо тулгарсан ч гэсэн тэрийг даван туулаад цаашдаа ингээд нөгөө хүнд амьдрах илүү их тийм сэтгэлийн тийг хайрладаг тийм уран бүтээл юм байна гэж харж ирсэн. Нэгэн 30-аад оноос хойш ард олны дунд бол нөгөө үлгэрт хураасаа одоо аялгуут дуу болоод ингэж түгэнд дэлгэрсэн байгаа юм. Хуурч лувсан гэж хүн байгаа. Тэр хүн бол одоо Монгол Бурайдын одоо эрдэм шилжлэгийн хүрээлэн дээр бол Үнчин цагаан ботго гэдэг артын уламжлалт аяа аялгауг бол хуурдаж, хуурын үлгэрийг бол олон улсад анх удаан бол түгэнд дэлгэрүүлсэн байдаг. Монголын ард түмний нийтдээ дуулж байгаа аяа аялгау бол одоо доош тавган судлаачийн одоо хэлснээр бол энэ бол баян бараатай аялгау одоо хэв шинжийг илүү агуулсан ийм бэсрэг уртын дуу байдлаар ингэж монголчуудын дунд түгээн дэлгэрч байгаа. Соёл урлагийн сургуулийн сургалтанд бол энэ дуу орчихсон. Тэгэхээр энэ дуугаар одоо суурийн тавьдаг гэсэн үг. Эмэгтэй хүүхдүүд бол ерөнхийдөө бид нар Норбонз багшийн бичлэгийг их сонсодог. Үнчин цагаан ботгыг одоо хамгийн гоё одоо ийм сэтгэлээ гаргаж ингэж дуулсан хүн бол Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Солийн цоодлогой гэдэг хүн бол гайхамшигтай дуулсан. Нарийн хоолойтой эрэгтэйчүүд ерөнхийдөө цоодлогой дууснаар хөвчлэн дуулдээ. Хүн нэг хувийн арга барилтай байдаг штеп. Би энийг яаж дуулах болох вэ? Яаж дуулвал хүнд хүрэх вэ гэдэг чинь хувь хүний уран бүтээлч хүний одоо ур чадвар, арга барилаас шалтгаална тийм ээ. Тэгэхээр яаж ч дуулж болно л доо. Тэгтээ ямар ч байсан одоо тэр нэг тийм баяр баясгалантайгаар бол дуулахгүй дуу. Хүний сэтгэлтэй дуулж байгаа өнгө тембр бол холбоотой байдаг байхгүй. Үнчин цагаан ботго гэдэг дуу бас угсаатны бүлгүүдэд одоо жишээлбэл өвөр Монголын өөртөө орны Ордост бол Ирвэс цагаан ботго гэж дуулагддаг. Бурятад бол бас Үнчин цагаан ботго гэж дуулагддаг. Аялгауны хувьд бол бас ялгаатай байдаг. Ялгаатай Ирвэс цагаан ботго бол бүр их өөр. Бурятад дуулагддаг Үнчин цагаан ботго бол бидний дуулдагтай бас төстэй өвтөр. Гэхдээ үг шүлэг нь бол ер нь бол нэг л агуулгатай. Монгол ардын уртын дуу гэдэг Сампилдын дуугаа Яцковская гэдэг хоёрын бичсэн ногоон ном байдаг ш. Тэрэн дээр бол 15 бадаг шүлэг байдаг. Яг л тийм хоёр л агуулга явдаг гэж би бодож байна. Үнчин цагаан ботго өлсхийн эрхэнд буйлан тийм ээ. Үл халзан ээжигээ санахын эрхэнд буйланд. За тэгвэл ээжтэй цагаан ботго ээжигээ тойроод эрхэлнэ. Ээжгүй цагаан ботго ээжигээ санаад буйланч гэдэг юм уу. Тэр хоёр ингээд зүйрлүүлээд явсан байгаа үз. Ээжтэй эхтэй амьтан ямар байх вэ? Эхтэй эцэгтэй амьтан ямар байх вэ? Их эцэггүй амьтан ямар байх вэ гэдгийг л ингээд харьцуулаад явсан шүлэгнүүд байдаг. Аялгауны хувьд харин жижигхэн бэсрэг хэлбэрийн аялгаутай. Одоо нэг октав гаруйтай л дуулна. Гэхдээ үсрэлт ихтэй. Дуулахад бол тийм амаргүй шүү. Яг ингээд анх дуулахад тэрнийг задгаа ингэж хашгирч авах уу? Эсвэл ингээд одоо тэрнийг жаахан битүүлж авах уу гэл одоо хүүхдүүдэд ингээд тохируулж дуургадаг байхгүй. Тэр хүүхэд ямар потенциалтай байна. Тэр хүүхдийн дууг үнэхээр ингээд үнчин цагаан гэдэг ингээд задлаад авчих чадхаар хүүхэд байна уу? Тэрнийг тэгэж авах уу? Эсвэл үнчин цагаан
ингээ бодлого болж явах уу? Энтергээл тэр чинь одоо дуулж байгаа хүүхдийнхээ нөгөө арга барил ч юм уу, тэр хүүхдэд байгаа материалд ч юм уу, тэр хүүхдийн сэтгэхгүй ямар байна уу, тэрэнд ч юм уу тохируулж л дуулуулмаар санагддаг. Гунганаал энтергээл нэг ярьдаг штэ те. Тэр мэдрэмжийг хүн аягүй сайн ойлгосон байх ёстой л доо. Тэгжээж тэр дотоос сэтгэлээс тэр дуу энэ бол гуниг харамслын дуу дуулж ин гэдэг нь хүнд ойлгогдох ёстой учраас хүн бас тийм бэлтгэлтэйгээр дуулах ёстой юм. Ээж аавыгаа хамгийн дотны хүнээ, найз нөхдөөн, эргэн тойрон бие биенээ одоо хайрлах, санах, нэгүүлсэх, инэрх тэр сэтгэлийг л одоо тэр сонссон хүнд үлдээх байх л гэж бодож байна. Ямар ч амтан эхтэйгээ элэг бүтэн жаргалтай байна гэдэг бол хамгийн том аз жаргал юм а гэдгийг л одоо тэрүүгээр дамжуулж одоо хүнд ухааруулж байна. Соёл эрдэнэ хөтөлбөртэй хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Одоо та бүгдийг Монгол Улсын консерваторийн дэд профессор, Монгол Улсын гавьяат багш, зоригт, мөн зоригт багшийн маань хүү, Аяду хөгжмийг бүгдэд түгээх холбооны ерөнхий продюсер, мөн гүйцэтгэх захирал их мөх нар ирсэн байна. Та хоёрт өчигмийн төргий урилга хүлээн авч хүрэлцэн баярлалаа. Баярлалаа. Чимэн баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө хөгжмийн ертөнцид түүн дундаа цохор хөгжмийн ертөнцид гэж хэлээ тийм ээ. Маш сонирхолтой олон улсын стандартад нийцсэн ийм уралдаан болж өнгөрлөө. Үүнээс яриагаа хэлсэн зүйтэй болов гэж бодож байна. Зоригт багшийн нэрэмжит мэрэгжлийн цохор хөгжимчтэй ах дугаар уралдаан нь бол 2 жилийн өмнөөс төлөвлөж хийсэн ийм ажил болсон. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд мэдээж ирж байгаа шүүгчд маань өндөр зэрэглэлийн сайн шүүгчд байх ёстой, одоо сайн уран бүтээлчд байх ёстой гэдэг ер нь 3 уран бүтээлчийг гаднаас ураад тэгээд Монголоос 2 бас шилдэг цохор хөгжимчтэй ураад ингээд 5 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй ийм уралдааны зохион байгуулсан. За уралдаан маань 3 категорид ABC гэсэн 3 категорид явагдсан. 12 наснаас 24 насны ийм хүүхдэд оролцож нийтдээ бид нэр 12 байр шагналыг гартуулж өгсөн байгаа. Мэдээж өөрийнхөө нэрэмжит тэр уралдааныг зохион байгуулах гэж байгааг сонсоод танд ер нь ямар санагдчихж байсан бэ? Хэрвээ ямар нэгэн хүний нэрэмжит байх юм бол тэр нэрэмжит хийж байгаа хүн нь ямар түүхэн гавья байгуулсан бэ гэдэг нь бол бас их чухал байх. 40 жилийн хугацаанд ингээд боловсон хүчнийг ингээд бэлтгэсэн. Тэгээд энэ хугацаанд сургалтын бодлого болон урын сан тэгээд үнэхээр цохор хөгжмийн чуулгыг үүсэн бий болгосон гэх ийм том ажлууд байсан учраас энэ хүний нэрэмжит байх нь бол яг ингээд цаг хугацаагаар гарч ирсэн болов уу гэд миний хувьд бол хувийн зүгээс бол нэг хайхтар юу гэдэг лээ одоо ичиж зовхоос илүү ер нь ингээд хугацаанд болсон юм биш үү гэсэн ийм бодолтой байсан. Олон улсын тэр шүүгчдийг ер нь уурхад их орондоо авчирхад ер нь хэрвээ гэдэг юм бэ хэр их асуудалтай гэдэг юм уу те хэр их үйл ажиллагаа өрнжөөж тэр олон улсын уран бүтээлчдийг бас Монголдо их орондоо авчирсан юм бэ. Тэгэхээр энэ 3 уран бүтээлч маань өөрсдөө Монголд ирэх хамгийн түрүүнд зүрх сэтгэлтэй байсан. Бас олон зочин уран бүтээлчд маш их байсан. Тайваны Жиагийн сургуулиас бас олон оюутнууд одоо 6 7 оюутнууд ирсэн. Тэгээ 2 багштайгаа хамт ирж манай урлагийг зүгээр ирж сонссон. Удирдаачаа бид нэр лавгс ингээ удирдаачийг өвөр Монголоос бас урьж авчирсан ингээд маш олон хүмүүс хамрагдсан одоо үйл ажиллагаа болоод нэрлээ. Дүн гаргах үе байгаа штэ. Яг тэр үеэр нь би бас очиж 2 шүүгчээс нас яриа авсан. Энэ яриаг хэдүүлэн хамтдаа сонсчод эргээд ярьсан даа тийм ээ. Би анх удаа Монголд ирж байна. Анх удаа ирэхдээ л энэ том уралдааны ахлах шүүгчээр ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Монголын багш нар чинь шавнараа маш сайн бэлтгэж, мөн оролцогчид маань шаргуу хөдөлмөрлсөн байгааг харах үнэхээр таатай байна. Тэдний тоглож байгаа нот бүрийг зүрх сэтгэлээсээ мэдэрч суuna. Ялангуяа Монголын хөгжмийн бүтээлүүд энэ л уралдааны өнгө төрхийг илүү тодтогч байна. Ер нь зоригт багшийн нэрэмжит энэ уралдаанд оролцож байгаа хүмүүр олон улсын ямар ч уралдаан тэмцээнд оролцоход бүрэн бэлтгэгдсэн байгаа нь энэ хэдхэн өдөрт л мэдрэгдэж байна. Сэтгэл маш өндөр байна. Энд оролцсон оролцогчид надад үнэхээр мартагдашгүй сэтгэл төрүүллээ. Би Европ, Хойд Америк гээд тоолбол маш олон газар шүүгчээр ажиллаж байсан. Бүх улс үндэстний тоглоочид өөр өөрсдийн гэсэн ялгаатай байдаг.
өнөөдөр би харин Монголыг мэдэрлээ. Монгол тоглогчдын дотор бол хөг аялгау бас хэмнэл оршиж байгаа нь энэхүү уралдаанаас харагдаж байгаа юм. Уралдаанд оролцсон бүх хүнд дэлхийн аль ч фестивал нээлттэй гэж мөн хэлмээр байна. Учир нь уралдааны A болон B ангилал сонирхолтой, үзүүштэй байсан. Ганц тоглоочийн ур чадвар гэхээс илүүтэйгээр нэг тоглоочийн хэм маяг таалагдж байхад нөгөө тоглоочийн өөрийнх нь тухайн зохиол дээр ажилласан байдал таалагдж байсан юм. Ер нь хөгжим дотор байдаг бүхий л илэрхийллийг маш сайн харуулсан гэж хэлж болно. Мөн уралдаанд оролцогчид Монгол зохиол тоглосон нь миний сэтгэлийг маш их хөдөлгсөн. Би Монгол зохиолыг өөрийнхөө сургуулийн шавнарт сонсгох, цаашлаад заахыг үнэхээр их хүсэж байна. Монголын энэ уран бүтээлчд бол маш чадварлаг тоглож байна. За Монголд ирсэндээ бол маш их баяртай байна гэсэн ийм зүйлсүүдийг бол ингээд хэлж байгаа юм. Тэгэхээр энэ нь эргээд монголчууд өнөөдөр энэ цөөхөн хүн автай гэж байгаа боловч авиасын хувьд, мэдлэгийн хувьд, тэр чадварын хувьд, мэдрэмжийн хувьд бол дэлхийн аль ч орны тоглоочдод энэ зэрэгцгүйж магадгүй даваад гарахыг бол үүсэхгүй шүү дээ. Хамгийн гол нь тэр олон улс руу гарч байгаа тэр зам нь жоохон нээлттэй болоод өгөх хэрэгтэй байна тийм ээ. Тэр үүн дээр бас юу гэж бодож байна? Уралдааны шүүдийн нэг хоёр зүйл байдаг гэж болно л доо. Одоо дэнсэлдэг гэх юм бол тэ. Нэг нь бол тухайн тэр уралдааны хөтөлбөр нь байдаг. Хөтөлбөр нь хэр чансаатай байна, хэр чадвартай, хүмүүсийг хэр одоо шавхаж чинь тэ. Хоёр дахь шалтгаан нь бол тэ тухайн тэр одоо өгж байгаа шагналын хэмжээ байдаг тэ. Маш өндөр шагналыг одоо амлах хэрэгтэй байдаг тэ. Тэгэхээр тэр нь өөрөө тухайн тэр уралдааны репутацийг одоо харуулж идэг л та. Ер нь бид нэр хэр тоглох бол та яар аль хавцаа явж байгаа бол тоо гэж бол битүүхэнд олж яхан имижсэн, сүрдэжсэн те. А гэхдээ ингээд энэний ард гараад одоо үнэхээр шүүгчдийнхаа одоо яриаг бас сонслоо шүү дээ. Тэндээс ингээд сонсоход бол бид нэр үнэхээр бас дайжгүй бас явж байгаа юм байна шүү гэд. Тэгээ манай одоо шүүгчд буцаж их орондоо очиод бүр үнэхээр одоо Монголд одоо цаанч одоо гал болж байна. Үнэхээр одоо чадж байна гэж одоо алдаршуулна гэд өөртөө бүр сэтгэл дүүрэн буццгаасан төлөө цааш нь хөгжүүлэхэд бол биднэрт маш их мөнгө хэрэгтэй. Яг үнийг хэлэхэд одоо хүнийг уярах чадвартай, сэргээх чадвартай гэд энэ бүхэл талаас нь бас хүмүүсийг хараад фэнүүд улам олноор одоо нэмэгдснээр энэ маань улам илүү чансаачих тийм боломжийг бүрдүүлэх юм болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ бол ганцхан уралдаан зохион байгуулагч бидний хувьд биш ингээд тэхэл бүхэл системээр ингээд ажиллах юм байдаг. Тоглодгүй байж болно. Ойлгодог байх л чухал. Ерөөсөө улс хөгжиж гэвэл хүнээл хөгжүүлнэ гэсэн л том санаа. Хүнийг хөгжүүлэхийн тулд ухамсарыг хөгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. Яг ямар зүйл байдаг учраас 40 жил ингэж тасралтгүй багшаасан юм бэ? Хамгийн гол нууц нь Монгол улсад авиас болоод ингээд хаасаагүй байдаг. Хэн багшлах ёстой юм бэ? Гэдгэл санаа одоо нэг томор ихлэг болвол эх оронч сэтгэл гэх юм уу да. Багшлахын үнд цэн гэдэг чинь хүний дотроос хүнийг гаргаж ирэх. Тэрний мөн чанарыг гаргах. Тэгээд тэрийг гаргаж ирснээр асар их тийм таашаал авдаг байхгүй юу. Тэгээ хүн чинь өөрөө сэтгэл хөдлөлтөөр ингээд жаргад идэх хүн болохоор тэргээр асар их сэтгэлийн жаргал авдаг. Энэ л миний ингээд салахгүй ажиллаж байгаа хамгийн гол зарчим. Таны одоо тэр гараас хөтлөн орж исэн шавнар нь эргээд яг энэ мэрэгжилтэй хайртай, дуртай, мэрэгжлийн боловсон хүчин болоод энэ Монгол улсын хөгжмийн урлагийг илүү их ингээд өндөр түвшинд хүргэх гээд дэлхийд танин мэдүүлэхэд бол үнэтэй хувь нэмрээ оруулаад явж байгаа олон гаруй шавнар байна. Тэгэхээр тэр шавнарыг өнөөдөр яг энэ мэрэгжилтэй хайртай болгоход та хамгийн чухал үргийг гүйцэтгэсэн байна л да. Шавнар бол үнэхээр Монголын нөхцөл бол харьцангуй бусад төвжилтэй орныг бодох юм бол хөгжимчдийн цалин бага, нөгөө засгийн бодлого хэцүү гэдэг үүднээс ингээд шантрах, гадаад руу гарч ажиллах ийм юмнууд байдаг боловч үнэхээр энэ хөгжим гэдэг ертөнцид чинь тэр хувь хүндээ ямар их үнэтэй юм бэ гэдгийг ингээд бид нар чинь ингээд мэддэг учраас бага цалингаар үнэтэй амьдрах гэдэг замыг сонгосон болов. Энэ өөрийн хичээл зүтгэлээр энэ үн цэнийг бий болгож байгаа юм болов гэж ингэж бодогдсон. Та ер нь яг тичнээ шав за би нэг ингээ гаргачихжээ гэсэн ер нь тоолж үзсэн үү? Хэдэ? Ер нь 60 орчим. 60 орчим гэхээр энгийн хүмүүс нэг юм ерөнхий боловсон сургууль нэг ангидаа 30 оюутантай сурагчтай байдаг гэдэг шиг манайх чинь нэг жилдээ нэгийг авна, нэг бол хоёрыг авна. Тэгэхээр зэрэг 40 жилд 60 гэдэг чинь маш том тоо байхгүй юу? За нэг талаасаа багш байхдаа нөгөө талаасаа бас жоох мужааны ажил хийгээд байна үгүй юу? Ерөнхийдөө ингээ бүх зүйлийг өөрөө гараар ингээ урлаа сайхан хийчдэг гэж бас сонссон юм байна. Зохиураа миний би хичнээн мянган зохиур хийсэн. Тэр
хөгжмийн эвдэрлийг хичнээн ч зассан. 2008 онд юу яасан хөгжмийг ингээд цоошин юм шиг болгож бүрж байгаа байхгүй. Энэ бүх юмыг нөгөө багшлах хажуугаар одоо нөгөө хөгжмийн засварчин чи мужаа ингэж хэллээ. Ингэж хийхгүй бол цохир хөгжмийн багш зөвхөн хичээлээ заагаад явах чинь ингээд өрөөсгөл болчиход байгаамаа. Ерөөсө цагтаа уралдаж хөдөлмөрлөн гэдэг чинь альва хөгжлийн гараа байдаг учраас бид нар ямар нэг юм хүлээхгүй бай. Тэгэд үнэхээр тэр 63 онд Жамсран багш маань огт юм байхгүй орон зайнаас юмыг бий болгож өөрийн гараар бүтээж одоо энэ дархны жамин орол багш чинь байж байгаа шүү дээ. Бүх зүйлийг өөрөө хийгээл тэрийг гიშгэлэн чимээ гэдэг хамтлагийг байгуулсан шүү дээ. Энэний цаа талдал ерөөсөө тэр юмны үнц нь нуугддаг юм байна. Бэлэн юм дээр хийсэн юмны үнц нь өөрөө бүтээж хийсэн үнцийн хоёрыг чинь ингэж харьцуулшгүй том юм байдам. Тэгэхээр зэрэг мужаан чих хэрэгтэй. Аль алийг хийх хэрэгтэй. Өнөө цагт бол Монголын яг ийм цохор хөгжим зориулсан бүтээлүүд хэрэг вэ? Тэр 1987 онд Төрийн сойрхолт хөгжмийн зохиол Зундуу хангал Алив бүжигцгэй гэдэг концертын удирдахад бичсэн. Оцлол зориулсан бүтээлүүд гэх юм бол яг ингээд зориулаад бичсэн бүтээл харьцангуй ховор боловч одоо Чулуунгаан тэр уран хаас чинь бараг л одоо биднэрт ерөөсө төрлөх юм шиг буун дэлхийд дахинд өөрсдөө зарлах хамгийн гол хүчин зүйл болвол өөрсдийн бүтээсэн Монголын урын сан. Өөрийнхөө тавьд ер нь юу гэж бодож байна? Ерөн сүүлийн үед ингээ хөгжмийн зохиолчд маань гэдэг ч юм уу тийм ээ. Яг энэ цохор хөгжмөөр хэр их ерөн бүтээл тойрвж байна. Хэр их бүтээл дахиад тойрох хэрэгтэй байна. Ер нь маш их бүтээлүүдийн хэрэгцээ бол байгаа. Гала концертныхаа үеэр залуу хөгжмийн зохиолчдыг бас урьсан. Тэд нар маань ирээд энэ орчин үеийн хөгжмийн зохиолуудыг сонсоосоо, Монгол хөгжимчдийг бас сонсоосоо, дэлхийн хөгжимчдийг бас сонсоосоо гэдэг утгаар нь урьсыг. Тэгэхээр тэд нар маань бас эндээс аваад нэг юм бас хийх баха. Монгол анх удаа гişгэлсэн нэг бүхнийг ширтэгч бурхан гэд нэртэй Шинэ Зеланд грек гаралтай хөгжмийн зохиолын бүтээлийг оркестртай хамт анх гişгэлсэн. Тэр бүтээлийн зохиолч нь өөрийнх нь бүтээл одоо энэ тоглогдож байгаа сургаар би ингээд Монголд очмаар байна гэж. За тэг хүрээд иргээд те. За тэгээд дээрэс нь бас Шинэ Зеландын хөгжмийн зохиолчийн бүтээлсэн. За маргааш нь болохоор бид нэг уралдааны шагналуудын концерт хийжсэн. Тэр шагналуудын концертын дээр нөгөө олон улсын жишгт яадаг вэ гэхээр нөгөө А ангилалд нь орсон нэгдүгээр байрын хүн маань оркестрээр тэр бүтээл одоо хөгжимдөг байхгүй. Тэгэхээр Монгол улсад өмнө нь хизээч тэр одоо том бүтээлийг оркестрээр одоо тоглож байгаагүй. Тэгэхээр бидний хувьд болохоор тэр бүтээлийг ингэж хөгжимдсэндээ маш их бахархалтай байгаа. Тэгэхээр хүмүүс энэ цохор хөгжмийг одоо зүгээр нэг чимэг хөгжим биш. Энэ маань гоцолж болдог. Өөрийгөө харуулж болдог ямар их өндөр агуулмжтай одоо хөгжимдөр юм бэ гэдгийг бол харуулж чадсандаа маш одоо бахархалтай. Ялангуяа одоо уралдааны тэргүүн байранд орсон Марлаа гэдэг охин маань бол үнэхээр чадварлаг одоо хөгжимдсөн. Улсын филармоны симфони оркестр байсан тийм ээ. Тэр хүмүүс маань ирээд хэдийн хугацаанд Монгол Улсын филармоны одоо тэр оркестртэй хэдийн хугацаанд нийлжиж тэр тоглолтыг гаргасан юм бэ? Энд чинь бас уул нь бол цаг хугацаа жоохон юм хэрэгтэй санагдчихэж байна л да миний. Бид нар бас 3 том концерт бүтээлтэй 3 ангитай бүгдээрээ 3 ангид нийлээд 9 анги ч юм уу те. Энэ бүтээлүүдийг бүгднгийн одоо хөгжмийнхэн зохиолчийн зөвшөөрлийг гэрээгээд мөнгө төгрөгийг төлөөд авдаг. Энэ бүр түрээсээр одоо тоглолдог. Бид нэг л удаа тоглох хэрэгтэй байдаг те. Энэ бүтээлийг бид нэр хамгийн анх одоо бүтээлийг наваад нотыг нь филармоны одоо номын санчд ингээд өгж явахдаа за бүрэлдэхүүн маань болж гин үү? Энэ хөгжмийн зэмсэг нь болж гин үү? Арф гэдэг хөгжмийн зэмсэг байна уу? Одоо гэх мэтчлэн ингээд бүгднгийн ингээд хянаад явж ирсэн. Тэгээд ер нь бол
оркестр маань ер нь нэг 7 хоногийн хугацаатай бэлдсэн. Сайн одоо удирдаачийг бас урьж авчирсан. Дээрээс нь манай хөгжимчид бас үнэхээр чадвартай байсан. Үнэхээр тавсар удирдаач маань Казахстаны хөгжмийн академик төгссөнөөс эхлээд ер нь залуу насндаа Монгол улстай нэлээд олон жил ажиллаад одоо өвөр Монголд ажиллаад 10 жил болоод бидний урилгыг хүлээж аваад ирж тохино гэдэг чинь бидний хувьд асар их тийм нэг талаар нэр хүндийн хэрэг болж байгаа байхгүй юу. Агуу Шарвгаан үлэмжийн ертөнц бүтээлийг миний өөрийн бие симфони оркестрт яруу хөнгөрийн хөгжмийг тоглоод ингэж явах үед бол бүр ингэж зохиогчийн нүднээс нулимс гартал тоглосон байхгүй юу. Тэр чинь бол удирдаачийн маш их өндөр ур чадвар, мэдрэмж. Шүүхийн шийдвэр газрын ийм ажилтнууд цугласан нэг арга хэмжээ боллоо. Тэгээд нөгөө зохион байгуулж байгаа хүн ингээл бид нэрийг нөгөө юу гэж бодсон мэдэхгүй та нар энүүхэн жоохон зайд багтахгүй бол ер нь явцгаал гэсэн маягтай юм хэлж байна. Миний чиний заасан газар бид нэр зогсож байна гэд. Тоглоод дууссан чинь нөгөөч чинь бүр ингээд бүхэл зөөл, нахил заал. Тэгэхээр зэрэг энэ урлаг гэж ярих нэг өөр их урлаг гэж ярих ороо. Бид нар бол их урлагийн эзэд. Тэгэхээр их урлаг гэдэг чинь хүнд ингээд ямар их нөлөөлт юм бэ? Гэтэ одоо юу гэдэг цохор хөгжмийн чуулган маань ингээд нэг хүнээ төгсөө гарчлаа гэхэд дараагийн хүн нь ингээд шинжлэгдэж орж ирдэг тийм ээ. Баг бүрэлдэхүүний хувьд бас та нэг хэлээч. Тоолоход хэцүү л дээ. Үнэхээр тэр багшийн нүр их хөдөлмөрийг авч төгсөө явчихна. Юу ч мэдгүй нойлын ногоо ороод ирнэ ястаа бүр махаж улгааж ингээд нэг юу яа дахиад төгсөө явчихна. Одоо тэгээ мэдгүй энэ хөв тавилын юм бүр тэгээ яг нэг талаар тийм. Нөгөө талаар тэр чинь одоо манай хүү бас нэг заримдаа ярьдаг л да. Сонирхолгүй амьдралыг бид нөр өөрснөө сонирхолтой болгож जैन тийм ээ. Тэр одоо ер нь нийгэмд бол гэгээ цасруулна гэдэг чинь бол бас нэг хүмүүсийн тэр зэрэг зэндаг ихээсээ илүү хүмүүсийн ухаанаас урган гардаг зүйл юм болов гэж л бодогдтээ. За их мөнхийн маань хувьд бас асуумаар байна л да. Ер нь урлагийн гэр бүлтэй болоод ижээ автаа болоод ер нь яг энэ урлагт ингэж хоёргүй сэтгэлээр зүтгэж дээрээс нь олон энэ уран бүтээлчтэйг ингэж юу гэдгийг олон нийтэд таниулахад ингээ артан сууж идэг тийм ээ. Тэр болгоных нь ерөнхийдөө ингээ продюсер гэдэг чинь бүхэл талынх нь үйл ажиллагааг хариуцсан явждаг. Ингээх болсон шалтгаан тань юу юм бэ? Тий ер нь бол бас яг гэр бүл төрснийх л тоо. Угаасаа мах тусад маань хөгжим шингээстэй байдаг учраас тэр бол миний хувьд ингээд үв байхгүй те. Би бол яг маркетингаар илүү мэрэгчсэн те. Тэгээд яг мэдээж хөгжимчин хөгжим бол хөгжмийг бол би 16 жил сурсан. Тэгээд хөгжмийн байгууллагад ажиллаагүй ч гэсэн хөгжимчний цаана яг юу байдаг вэ гэдгийг бүгдийг нь магадгүй мэддэг учраас одоо энэ чадваруудаа нийлүүлээд энэ ажлуудыг хийдэг гэх юм уу те. Тэгэхээр миний бол амбиц, манай байгууллагын амбиц ч юм уу те. Тэр талаараа бол бид нэр Монгол оригинал хөгжмийг дэлхийд зурчлах юмсан гэж хүсдэг. Монгол хүмүүс Монгол хөгжмийг дэлхийн сонорт хүргэх юмсан гэж хүсдэг. Тэгээ Монгол уран бүтээлчдийг илүү их дэмжих юмсан гэж хүсдэг. За ингээд хоёртаа маш их баярлалаа. Уралдааныхаа талаар болоод багш хүний тэр жаргал зовлон багш хүн өөрөө дотроо ямар зүйлийг бодож тээж явдгийм бэ гэдэг бас сайхан яриа өрнүүллээ. Ингээд хоёр юмаа сансан, хүссэн, зорьсон болгонод тэгс сайхан өөдлөн дивжих болтугай гэдэг. Баярлалаа. Эрүүл бат ашиг. За баярлалаа. Маш баярлалаа. Монголын балетын урлагийг орчин үеийн бүжгийн хувьсал, шинжилэлтэй хослуулан уран бүтээлээ тойргон яваа Номодик продакшны хамт олныг энэ удаад үзэгч та бүхэнтэйгээ уулзах гэж байна. Орчин үеийн бүжиг хэмээн нэрлэгдэх contemporary ballet гэж юу хэлэх цаашлаад уг хамт олон маань сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа гэх зэрэг мэдээллийг одоо хүргэе. Номодик балет продакшн маань 2016 онд байгуулагдсан. Энэ жил 9 дахь жилдээ
үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд бид нэр 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдчихсан. Намаадах балет продакшн байгуулах болсон шалтгаан гэвэл бид нар бол Дөөр бүжиг иргэдийн театрт давхар балетыг гоцлоочоор ажилладаг. Дөөрийн театр маань бол ихэвчлэн хүмүүсийн мэддэг яг цэвэр сонгодог бүтээлүүдийг илүү түлхүү тоглодог. Одоо Хунтнуур Шээсэлч гэдэг юм уу. Тэгээ бид нар болохоор ярилцаад илүү нөгөө залуучуудад бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор арай жоохон сонирхолтой contemporary modern чиглэлээр тоглолтуудыг хийя. Энэ нь болохоор одоо залуу уран бүтээлч тэгээд дээрэс нь залуу үзэгчдийг бүгдээрээ бэлдъя гэдэг анх санаагаар нийлж байгуулагдчихсан байгаа. Манай продакшн бол ерөнхийдөө contemporary modern гэх сүүлийн үеийн тэгээ одоо хипхоп ч гэдэг юм те сүүлийн үеийн чиглэлүүдийг өөрсдөө уусгаад ингээ бүтээлүүд хийхийг хичээдэг. Миний хувьд болохоор энэ продакшнд ороод 2 ч хүүхдийн жүжигэн дээр ажилласан. Бид нар болохоор ингээд одоо тухайн үеийнхээ яг уран бүтээлээр өөр зорилготой болдог. Бидний хувьд бол бүгдээрээ яг нэг сонгодог суурьтай бүжигчд одоо балетын жүжигчд гэж ярьдаг. Балетчд. Тийм болохоор бид нар ч гэсэн өөрсдөө бас өөрсөндөө хийхэд эвтэйхэн байдлаар неоклассик тэгээд contemporary чиглэлээр хүмүүс ойлгоход эвтэйхэн үзэхэд бас нэг таашаалтай сонгодог бас нэг хэв маягаа бас 100% алдахгүйгээр ерөнхийдөө неоклассик тал руугаа хөнгөн арай нэг сонгодгийг бодвол арай хөнгөр хэлбэр гэсэн юм байна л да. Хамгийн анх бол бид нар ингээд хамгийн шилдэг дуучин ямар дуучин бэ? Майкл Джексоны одоо хөгжмөндөр балетаар шоу хий гэдэг ийм санаа гарсан. Тэг принципал дансер одоо тослол бүжигчнэр ажиллаж байгаа ганцоо яг гаргаж ирсэн энэ дуучны бүтээл дээр гоё балетийнхаа хөдөлгөөн, балетийнхаа урлагийг ингээд үзэгчдэд ингээд харуулъя гэд. Тэрмэн ч гэсэн айгүй амжилттай болсон. Тэрнээсээ маш их урам зориг аваад дараагийнхаа бүтээлүүдийг одоо яг л энэ удаа бид нэг ийм харуулчмаар байна гэдэг энэ яг чиглэлээ бариад ярилцж байгаа. Дандаа энэ одоо юу гэдэг хэн нэг нь манлайлаад ингээд одоо ийм хийгээд тэгдгүү бид нар хоорондоо ярилцж чаад энэ удаа ямар бүтээл хийвэл илүү хүнд хүрэхээр нэг тоглосон жүжигээ бид нэр заавал 3 жил, 5 жил тоглоно, заавал 10 удаа, 20 удаа тоглоно гэсэн давтамж бол биднэрт байдгүй. Тухайн бүтээл маань амжилттай болсон тохиолдолд энэ бүтээл маань одоо цаашаа ингэж явах юм байна. Энэ дээрээ ийм өөрчлөлтийг хий, ийм шинжилтийг хий гэх жишээгээр ингээд жүжиг дотроо ч гэсэн бид нар өөрчлөлтүүдээ хийгээд явдаг. 9 жилийн хугацаанд бол бид нар аль болох улирал тутамдаа нэг шинэ уран бүтээл ч юм уу, улирал тутамдаа нэг тоглолтуудыг хийхээр зорж Грандиор гэдэг гала концерт болохоор өмнө нь тоглож байсан уран бүтээлүүдээс арай үзэгчдэд илүү хүрсэн номерууд те илүү хүрсэн хэсгүүд үзэгдлүүд ч юм уу тэгээд дээрэс нь бас цоо шин бүжгийн бүтээлүүдээр бас одоо ингээд ажиллаад тоглох гол бэлтэж байна да. 3 бүжиг дэглээчийн 6 шинэ бүтээл бас гарч байгаа. Яг бүжиг дэглээч болгоны өөрсдийнх нь онцлог, жигийн одоо найруулга, хөгжмийн хуваарлтууд бол өөр л дөө. Манай Нямтайван гэдэг дэглээч маань бол бас залуу дэглээч нар өөрөө бас нөө хипхоп те одоо тэр орчин үеийн тэр бүжгүүдийг сонирхдаг учраас тэрэн дээрээ суурилсан дэглэлт хийж байгаа. Манай Эрдэнэ жаргалын хувьд болохоор өөрөө Солонгос тацаж яг модерн тэр бүжгээрээ суралцсан. Тэгэнгუთ Эрдэнэ жаргалын хувьд болохоор илүү юм модерн чиглэлийн тэр элементүүдийг илүү ашигладаг. Миний одоо 2 бүжгийн тэгэлж ажиллаж байгаа. Тэрэн дээр бол хоёулаа юм неоклассик сонгодог суурьтай, тоглоочтой буюу одоо листийн хөгжмийн хайрын одоо хамгийн алдартай романтизмын хамгийн алдартай өөрийнх нь листийн хамгийн алдартай юм төгөлтөр хуурын номер байгаа юм. Тэр маань хайр мөрөөдлийн хайр чи хамгийн эцтэй юунд хүрдэг вэ гэдэг тэрийг харуулах балетын концертмейстер оюун гэрэл маань ажиллаж байгаа. Тэгээд тэгэхээр амьд хөгжимтэй хажууд нь яг амьд ийм дүрслэлийн хайр биелэхээрээ
юу болох вэ гэдгийг харуулахыг хичээж байгаа. Бүжигчдийн хувьд болохоор дандаа мэрэгжлийн бүжигчд болохоор бүжигчдийн хувьд бүр ямар ч асуудалгүй харин ч өөрийгөө илүү эдгэрийн ур чадварыг харуулж чадах нь уу гэдэг дээр бас өөрийгөө бас голдог. Наматг Village Production-да 2017 оноос уран бүтээлд оролцож ирсэн. Тэгээ анхны уран бүтээл нь 2018 онд Grandeur тэгээд гала концерт тоглож исэн байгаа. За тэр үед анх тоглолтод ороод Наматг Production-ийн жирийн дор тоглолтуудад болтлоор оролцоор яваа. Анхны уран бүтээлд орж исэн үед бол модерн болон неоклассик чиглэлүүдээс одоо номер болгож гала концерт болгож орж исэн. Тэр үед өөрийн биеэс бүжиглэж явж байгаад дараачаас нь бүрийн хэмжээний бүжгийн жүжигүүд тоглож ирсэн байгаа. Жишээ нь одоо би гэх нэртэй одоо неоклассик балетын хүүхдийн уран бүтээлүүд бас маш их тоглогддог байгаа. Одоо Цасангоо бодолон одоо их шиг тайрцаг гэх мэт тэр жүжигүүд ер нь бол дандаа гол болон туслах дүрүүд бүтээж исэн. Манай Grandeur тоглолтод одоо шинээр манай Эрдэнэ жаргал тэглээчийн дэглэсэн номер байгаа. Тэрэн дээр би гол дүр буюу эхнэр хүний дүрийг гаргаж байгаа. Энэ дүр нь эмэгтэй хүний одоо маш их нөгөө төсвөр төвчээр айл гэрт гардаг тийм нөгөө асуудлууд идэг ч одоо нөхөр нараар тавих эсвэл нөгөө эмэгтэй хүн яг ингээд нялх биетэй үедээ ингээд сэтгэл санааны хямралд орох тиймэрхүү зүйлсүүдийг эмэгтэй хүн ингээд яаж төвчж гарч байгаа, зөвлөж одоо өөртөө авч үлдэж байгаа вэ, нөхрөө буцааж өөртөө яаж ингэж хайртай болгож байгаа вэ гэд. За энэ бол миний дотроос ингэж их зүйлийг шаардаж үжиглэлт шаардж байгаа болохоор айгүй шинэлэг номер. Modern contemporary гэдэг бүжгийн урсгалын чиглэл маань болохоор өөрсдөө ямар нэгэн зүйлд баригддаггүй. Тэгээ одоо хүн тухайн бүжиг дэглээч юу бодож тухайн нийгэмд ямар мессежийг өгөх гэж байна гэдгээс шалтгаалж өөрөө бүжгүүдэд хийдэг. Тэр гэгээлэг талаас залуу хосуудын хайр сэтгэл одоо гэрэл гэгээтэй бүжгүүдийг хүмүүст одоо хүргэхийг хичээдэг. Хоёр дахь бүтээл нь бас амьдаар тоглоно. Тэр нь одоо манай Дүүрвэж Эрдмийн театрын хөгжимчин Шинээгээ залуу хийл хөгжмөндөр тоглоно. Энэ зохиолын хувьд бол хөгжмийн зохиолч маань өөрөө готик стилийн барилгад маш дуртай учраас готик барилгыг харж байгаа тэр гоё сүрлэг барилгыг хараад ингээд нөгөө маш гоё сэтгэл төрсөн үндсэн дээр зохиосон юм хөгжим байгаа. Тэгээ би энэ дээр болохоор нэг илүү утга санаа гаргая гэхээс илүү хөгжмийн зохиолч маань тэр хөгжмийг зохиохдоо юу харсан юм бол те одоо готик барилгын хамгийн гол зүйл нь том өндөр нуруу театр маш гоё уран хийцүүд байдаг сонгодог тэрийг одоо барилга шиг те яг тэр хүний төсөөлсөн тэр зүйлийг харуулахыг хичээсэн. Тэгэхээр миний хувьд болохоор одоо энэ номеруудаараа урлагийн хүний хувьд болохоор дандаа гоё өмнө нь алхах хэрэгтэй гэдэг утгаараа одоо дандаа юм гоё эерэг зүйлийг өгөх хүсэж байгаа. Үдчээ гарах гоё сайхан мэдээ дуулаад тарьж байгаа юм шиг тийм мэдрэмж аваасай гэдэг
гэдэг үднээс дандаа ийм эрэг, ялсан, дийлсэн, хайрлсан тэр өнцгөөс нь харуулахыг хичээж байгаа. Яаж ч гоёж гангаллаа гэвч яс угсаагаан далдартал гоёод хэрэггүй. Ямар ч ном олон хэл сурлаа гэвч яруу сайхан монгол хэлээр мартаж болохгүй гэдэг. Ингээд үзэгч та бүхэндээ эрхий дарамтзай өгүүлгийн талаарх мэдээллийг хүргэж байна. Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, ардын уран зохиолч, Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, эрдэмтэн судлаач Ил Төдөөгайн одоо богино өгүүлгийн тухай ярих гэж байна. За төдвийн зохиолуудыг аваад үзэх юм бол дүр дүрслэл, хэл найруулга тийм ээ эдгээр онцлогуд нь бол хүний мэдрэмж, за дотоод сэтгэл зүй, за мөн үүнээс гадна хүүхдэд зориулсан зохиол бүтээл туйравдаг учраас төлөвшил, хүмүүжил, танин мэдхүй зэрэгт нь бол ихээхэн одоо хувь нэмрийг оруулсан ийм зохиолуудыг туйравдаг онцлогтой. Энэ зохиолын нэг нь бол эрхий дарамтзай хэмээх зохиол байгаа. За энэ богино өгүүлэг нь бол 1990 оны Утгын чимэг наадмын тэргүүн байрын шагналт ийм өгүүлэг юм. Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хүртэл үзэж өнгөрүүлсэн амьдралд нь олон янзын захиалга, үүрэг, гуйлт тохиож байлаа. Зарим нь цай чанах зур бүтээчхмээр, зарим нь зун намрын 6 сард арайхийн бармаар янз янзын байж үлээ. Тэр бүхнийг зурж, сэлж, зорж, зүлгэж урлан бүтээсээр өдий хүрчээ. Цай чанах зур бүтээсэн юмд нь ахтмор, атан тэмээний шанж өгч байлаа. Зун намрын 6 сард чүү багтаан хийсэнд нь соном хадаг төдийхний харамж өгдөг хүн ч бас байлаа. Жамб зураач тэр бүхнийг эхийг их гэхгүй, багыг баг гэхгүй авдаг л байлаа. Харин энэ удаа хизээч санаж бодож байгаагүй захиалгатай учирчээ. За энэ хүнд хэцүү даалгавар нь бол өөрөө юу гэхээр эрхий дарамтзайд 1000 заан багтааж зурах, эсвэл 300 бурхан гэж багтааж зурах даалгавар байсан. Тэгээ үүнийг гаргахтаа зохиолч одоо зовлон, шаналл, сэтгэлийн түгшүүр, айдас гэх мэт энэ зүйлийг бол тод томруугаар бас илтгэж өгсөн. Эрхий дарамтзайд 1000 заан байтугай нэг зааныг л арай ядан багтааж зурх юм та гэхээс өөр бодол толгойд нь орж ирсэнгүй. Богд эзний даалгавар гүйцэлдүүлэх хугацаа богино болохоор өдөр хоног бүрий түүнд үнэтэй байлаа. Өнгөрөх хоног болгоно нь зураачийг гунигт төгсгөл рүү ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал донд нэлээн олон хоног өнгөрөн бодлоо. Зураач маань биер цаасаа гартаа барьсангүй. Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нүднийхээ өмнө хий агаарт үзэхээр болоогүй байхад тэр биер будаг нийлүүлдэггүй зантай ажээ. Хоног хугацаа нисэх мэт өнгөрсөөр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнханч танил нөхтөнч цөм тус болохыг хичээнэ. Гэвч үнэхээр сэтгэшгүй, биелэшгүй юмд хариу олдсонгүй. Зураачийн төмөн ухаан 1000 аргач тус болсонгүй. За энэ бүгдийгээ даван туулахтаа явах гэхээр зохиолд гарч байгаа бас нэг дүр нь бол гуйлга гож амьдарч байгаа хүний дүр гардаг. Ингээд амбал нэг өдөр болвол сууж байтал гуйлга гож амьдардаг нэгэн хүн ирээд одоо хоорондоо ярилцдаг баг. Энэ ярилцах, за нэгнийгээ сонсох гэдэг бол орчин үеийн хүмүүний амьдралд ингээд дутагдаад байгаа нэг зүйлийн нэг юм одоо болов уу гэж дүрсэлж байгаа. Тэгтэл хаврын нэгэн өдөр зураач гэрээхэн гадна гиюрээд сууж байхыг харсан гуйлагчин эр дэрэгд нь очжээ. Юундаа шаналаа вэ гэж тэр шууд асуужээ. Зураач түүнд хамаг зовлонгоо ярьлаа. Гуйлагчин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн мэдэхгүй, санаанд багтахгүй юм байна. Гуйлгаар ам зуух 30 жилд
мөн ч олон хүнтэй уулзаж, мөн ч их юм сонслоо. Ийм лүндэн гарч гэж одоо л анх удаа дуулж байна гэснээ үрчлээд тухай ээлж. Байц. Нэг цум зайд мянган бурхан зур гэж айлдсан бол хүний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгүй дээ. Чи ямар даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач биш дээ гэж хэллээ. Нэрээ хүний ухаанд багтаад царилэг лүндэн болоод бууж ирсэн бол яагаад хийж болдгүй вүлээ гэсэн бодол зураачийг эзэмдлээ. Маа миний хувийг хүрт гэж зураач хэлээд гуйлагчинд үдийн хоолоо өглөө. Шаант чөмгийг тэр адис хүртэх мэт 2 гардан аваад шууд л өвөртөллөө. За давхар дээлтэнч явъя та. Зааныхаа зургийг мөтгөн дуусгаарай гэж тэр өрөөгөөд босч одлоо. За ингээд Жамбал давхар дээлт гэдэг энэ дүрээс өөрийн сэтэл санаагаа олоод эрхий дарам зайд мянган зааныг багтааж зурдаг. За ингээд зурхтаа бол энэ зурж байгаа зүйлээс нь бас нэг зүйлийг анзаарч харах юм бол Монгол хүний сарвал ухаан, за тэгээ дээрэс нь байгаль их дэлхийтэйгээ зохицож амьдардаг тэрхүү мэдрэмж, за үүнээс гадна монголчуудын эгэл жирийн ард түмний амьдралыг бас энэ давхар дээлтийн дүрээр илтгэж өгсөн болов уу гэж харагдахаар байна. За үүнээсээ гадна мэдээж хэрэг Жамбал зураачийг одоо дүр байгаа учраас зураач хүний нарийн торгон мэдрэмжийг бас ингэж илтгэж өгсөн. Хойноос нь зураач хэсэг зур бодлогошрон харж байснаа гэнт нэг юм санаж "Хөөе, давхар дээлт" гэж хашигчин дуудаж босон харайлаа. Гуйлагчин айх мэд цочин зог туснаа эргэж харлаа. Зураач гүйн хурч төвний задгаа ингэрлүү ширтэн гөлөрлөө. Сая өгсөн шаант чөмгөн буцааж авах нь гэж айх шиг гуйлагчин баруун гараараа ингэрээд дарлаа. Тэр гуйлагчин 4 давхар дээлтэй ажээ. За энэ эрхий дарамзай хэмээх өгүүлэлт гарч байгаа бас нэг онцлог өөрөө юу вэ гэхээр Төдөвгөө өөрөө хэл бичгийн ухааны хүн байсан учраас одоо монгол хэлнийхээ одоо баялаг уламжлалыг маш нарийн гаргаж өгсөн. Энийн хамгийн тод жишээ нь давхар дээлт гэдэг одоо энэ дүр дээр гарч өгч байгаа. Энэ давхар дээлт дээл өмсөхдөө 4 давхар дээл өмсөж байгаа. За бид нар болол юу гэдэг вэ гэхээр орчин үед бол зөвхөн дээл гэдгээр ярьдаг бол харин уг зохиолд илэрхийлэхдээ 4 өөр янзаар илэрхийлж байгаа. Тэгээ энэ нь цаашлаад юу вэ гэхээр монголчууд бидний их хэлний одоо тийм ээ хэрэглээ гэдэг ямар өргөн цар хүрээтэй баялаг өв уламжлалтай вэ гэдгийг бас энэ дүрээр за энэ давхар дээлтийн өмсөж байгаа энэ дүрслэлээр хувцсныхан дүрслэлээ бас илтгэж өгч байгаа гэдгээр онцлог юм аа. Эхлээд тэрмэн хөрөм, дараа нь сармай дээл, дор нь дайланбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан өмсчээ. Өвөл, зун, намрын бүхэл үед хувцаа ганц биендээ өмсөж явдаг болохоор хэрээр давхар дээлээ нэмгэлэн цөөлдөг ажээ. Зураач төвний давхар мөртөө товч шилбгүй шахам зах руу хэсэг зур харж зогссноо давхар дээлт чамд өглөг их олдох болтугай гэж өрөөгөөд гэр өдөн буцаж гүйх тооны явлаа. Давхар дээлт гуйлагчин хэсэг зур эргэлзэж гайхснаа цааших мөрөөхөн амандаа бовтнож өгүүлсээр оджээ. Тэгэхээр энэ зохиолыг уншсанараа залуучууд за бид нар юуг хүлээж авах вэ гэхээр уран зохиолын нэг томоохон үүрэг байдаг. Танин мэдхүү. Тэгэхээр за монголчууд эртээр үеэс эхлээд цаг уур орчин нөхцөлтөөгөө хэрхэн дасан зохицож амьдарч ийсэн. За мөн зураач хүний нарийн ухаан мэдрэмж гэдэг зүйл өөрөө ямар байдаг вэ? За үүнээс гадна бид нар
одоо их дэлхий, байгаль орчин, нийгэм цаг үетэйгээ хэрхэн зохицож амьдрах вэ гэдгийг энэ эрхий дарам зай гэдэг богино өгүүлгээр харуулж өгсөн байна. Цагаан жамб зураач шууд л гэртээ орж эрхий дарам дөрвөлжин цаас хайчиллаа. Биерээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ 2 бүтэн зааныг гадаа хүрээнд нь тулгаж хооронд нь өчүүхэнж зайгүйгээр хөл толгойгоор нь зөрүүлэн зурлаа. 2 зааныхаа дотуурх цагаан зайд 500-500-аар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох зураас бараг л цэг төдий боловч цааны дүрс мэдэгдэхээр боллоо. Нэгэн цун зайд тийхүү 1000 зааныг багтаан зурж чадлаа. Давхар дээлт гуйлагчингийн дүр төрх ийхүү 1000 заан болон амилжээ. Таяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач биш гэдгийг жамбад тэр бас ухааруулж өгчээ. Эрхий дарам зайд багтсан тэр 1000 заан эзэн дээдсийн сонин юмны сан хөмөрөгт орж үлдсэн боловч гуйлагчны ухаанаас төрснийг хэнч тэр цагт сэжиг авуулгүй өнгөрчээ. Урлаг гоо зүй танин мэдхийн соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.